За ап дээр явсараад энэ Чанд Баури гэдэг дэлхийн нэлээд гайхамшигтай алдартай худаг дээр ирж байна. Алхамт худаг гэдэг. Яагаад тэгэхээр олон алхам шаттай. Манай эртний 8-9-р зуунд баригдсан 800 оны орчим гэсэн үг шүү дээ. Бариусан хүн Чанда хаан гэж хаан байсан юм байна. Тийм болохоор энэ Чандагийн худаг гэдэг нэртэй юм байна. 13 давхар 3500 шаттай. За тэгээд жилийн ямар ч үйлрэлд ингээд доор нь бол 5-6 градусаар сэрүүхэн байдаг. Ямар хөөрхөн тагтаа вэ? Үргэхгүй шүү. Геометрийн төгс зохион байгуулалттай шат бүр нь үе үеийн ган гачигд ус нөөцлөхөөс гадна одоо энэ доороо ус нөөцлөөд шашны зан үйл тэгээд амралт бяцлаглалын орон зай боддог байжээ. Ингээ борооны усыг ингээ доороо ингээ тогтсон усыг ингээд хөрөмтлүүлдэг байсан юм бэ. Эдгээр төшөөтэй таавалаад ч олж үл яах амар юм бэ. Йой. Би зураг аваагүй бичдэг гэж байна. Лата битэг төшөөд аваач. Яг гэж ингэж идэх. За. Яг тийм. Уцчаа өнөөхөн толгой нэгтгэл. Йоо, миний толгой ирээд байна. Энийг нэг дор барьчаагүй 300-400 жилийн турш барьсан. 14-ийг өндөр дор барьж. Энэ бараг 40-50 метр. Ойлгоч юм. Яаж орчуулахаар 20 метр. 19.5 метр гэсэн би хотлоо ярьсан уу? Хотлоо буудсан уу? Нэг үеийн тоолсон. Амжин агуулж байна. 2 3 4 Баснасаа биш. Тий, тэгвэл өндөр юм энэ. Шүн гэрэлтэж харагддаг гэдэг. Энэ шатн энэ ингээд доошоо 19.5 метр. Тэгээ энэ шиг ингээд ус тогтсон заяа. Зун эндээ ирж амьдардаг гинэ хаан хаттууд. Энэ зуны өргөө юм бэ. Тэгэнгүүтээ энэ дотор ингээд борооны ус тогтохоор тэргээрээ ус ундаа тэгэл амьдрал аж ахуйтай тэр усаа хэрэгэлдэг байсан гин. Очиж.
ดูข้างบนแล้วกันนะอันนี้ก็พอแล้วไม่ใหญ่เสียวอ่ะเกิดร่วงไปเลย Ай газар байна. Энэ цус. 네, 맞아요. 우리가 1.4